Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Баттүрийн Мегмаржав. Хөх хүү өгүүлэг. Манай сумынхан нэгэн учир битүүлэг айдасд нэрвэгдээд 4 жил гаруй болж байна. Энэ айдас эхлээд 2 хүнд маш хүчтэй илэрсэн цагаас хойш халдварт өвчин мэт хүрээгийн тэлсээр одоо 30 хэд 40 хэд хэмээн сумаараа маргахад хүртлэн өсжээ. Энэ айдсын хорлонтой нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хос хосоороо тусдаг бөгөөд хамгийн гол нь тэр хоёр заавал нууцлаг нарийн холбоотой байж гэмээн хүчин төгөлдөр болдог хачин золиг. Тэгсэн мөртлөө эхнэр нөхөр хоёрт могтох халддаггүй нь гайхаж төрүүлнэ. Манай энэ айдаст өвчнийг хэнч тосохгүй гэсэн баталгаа байхгүй. Хөл хорой тогтоогооч нэмэргүй. Хаалбал хаанаас энэ өвчнийг тээгч олдож болно гэдгээрээ бүрч аюултай. Тэрч байтугай талигаач хүртэл тусч болдог энэ аимшигыг дарахад орчин үеийн шинжлэх ухаанч хүчин мөксцэн билээ. Бүхэл бүтэн суманд айдас хуруулсан энэ явдал тэр жилийн хавар саамгар дашийн хөх хүүг галзуурснаас үүдэлтэй болохыг сум даяараа мэднэ. 5 онцын эзэн ангийн дарга байсан хөх хүү гинт галзуурч аймаг руу түргний тэргээр явсансан. Сумынхан зодон цохон хийж яваад тарих толгойдоо гэмтэл авсан уу? Хаврын элдв саа дайрлагад өртсөн үү? Хайрын хүүхэд толгой сайтай юмсан гэх зэргээр нэг хэсэг ярилцж байснаа тэгсгээд мартагдж билээ. Тэр жилээс эхлэн хөх хүү хавар болгон сонгуульд нэр дэвшиж галзуурдаг болвоо. Би сонгуульд би дан нэр дэвшээд явж байна. Миний төлөө саналаа өгөөрэй. Ягд гэвэл би энэ сумын бүх үннийг мэднэ гэж ирээд л улс амтэн өөмүүлж бас миний мөрийн хөтөлбөр хэмээн сумын захиргааны гадаах самбар дэлгүүр хоршоо сургууль соёлын хашаа хорооны хан дээр ухуул хуудсаанаа. Суманда цор ганцаараа галзуу тэрнийг хүүхдүүд шоолж хөгшөд өрөвдөн залуус 6 наадам хийн. Гэтэл нэр дэвшигч хөх хүүгийн нэгэн ухуул хуудас нь хамаг амтны анхаарлыг тэр дорн татаж орхилоо. Тэр хуудсан дээр юу гэж бичсэн бэ гэвэл Таал булаг дэлгүүрийн эзэн ахар лавгагийн хүүхдийг сургуулийн манаач жаргалын эхнэр жавцан төрүүлсэн нь үнэн болно гэсэн зарлал байлаа. Тэр хавар сонгуул болж таарсныг ч хэлэх үү. Тэгтэл манай хөх хүүгийн сурчлагын хуудас олныг хуйлруулж нам намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг ястай л нам дарж шууган тарилаа. Энэ ухуул хуудсыг үзсэн учир мэдэх хүмүүс аргагүй л таарад байна. Энэ золиг худлаа галзуурч байгаа нь гарцаагүй гэх боловч галзуу хүний хажууд галзуу гэж хэлдэггүй гэж санаадч тэрв хөх хүүд хэлсэн хүн огт үгүй. Харин энэ хүмүүсийн талаар хаанаас мэдсэн юм гэж асуухад төрийн нууц гэчихэд уламж албархан. Эхлээд хийх ажилгүй хэрэг дуртай хэсэг хүмүүсийн бах тавыг хангаж байсан хөх хүүгийн сурчлагын самбар сүүлдээ сум даяар анхаарал татаж өглөө болгон очиж үзэж шинэ мэдээлэл авдаг бараг л албан ёсны зарлалын самбар болж байлаа. Зарим хүний муу үзхийг хүсэгчд маргааш хэн нэмэгдэх бол гэхдээ нойр нь хулждаг болоод байлаа. Дургу хүргээд байвал хөх хүүд хэлж бичүүлнэ шүү гэж тоглоом шоглоомын завсарт бие биенээ сүрдүүлдэг болсон юм. Харин хөх хүү энэ мэтийн хов живийг үл тоож зөвхөн өөрийн олж авсан баримттай материал дээр үндэслэн ухуулгын самбраан ажиллуулна. Тэгж байтал өнгөрсөн хаврын нэг өглөө засаг дарга болохоогийн 5 настай хүүг 2 дугаар багийн малчин
цэцэгмаа тэжээж байна гэсэн сурталчилгаа гарсан нь сумын хөдөлмөрчдийг тэр чигтэнд хуйлруулав. Энэ тухай ам ярианд итгээгүй нь заавал сумын төв орж тэр сурчлагыг амьдаар нь харж байж сая нэг үнэмших жишээтэй. Малчдаан ирэхээр явахдаа засаг дарга болохоо цэцэгмаагийнхаар бууж морддгийг ч учир мэдэх хүмүүс жигжүг ярих боллоо. Болохоо дарга энэ талаар хурал зөвлөгөөн дээр галзуу хүний үгийг битгий тоо гэж хэдэнтэй хэлсэн боловч хэн нэг нь зааж гисэнгүй бас үгүй ч гисэнгүй. Харин ч даргынхаа өвдөөс үннийг ирсэн нүдээр цоо ширтээд сууцгаадаг болжээ. Хөдөлмөрчд ийхүү дуугүй байгаа нь даргынхаа явдлыг зөвшөөрсний тэмдэг болон хувирч байлаа. Болохоо дарга тех тусам бууж өгсөнгүй. Аймаг руу өдөр болгон уцтаж байж хөххүүг эмчилгээнд явуулаад сая нэг бүтэн амьсгаа авч эхлээд 7 хоноогүй байтал мөнөх гайхал нь буцаад ирдэг юм байна. Учрыг лавлвал хэл ам хэлбэр дүрсээрээ галзуу боловч хорхойд хоргүй түүнийг хэд хоног байлгаж яваад орчиндоо аюулгүй гэсэн дүгнэлтээр буцаан явуулжээ. Хөххүү аймагт байхдаа болохоо даргатай холбоотой бас нэг чухам үннийг олж ирээд сумынхан дэлгэснээс болж болохоо дарга арга буюу хадам дүүдэн ажиллаан өгөөд өөрөө 8 хөөх боллоо. Дэлгүүрийн эзэн лавгаагаар эхэлсэн хөххүүгийн сурталчилгаа сумын засаг даргыг ажиллаан өгөхөд хүртэл нөлөөлөх замдаа яг ийм 10 гаруй жинхэнэ үннийг сөхөн гаргаснаас 5 гэр бүл салж сарнин 2 тийш болж одоо 10-аад айлын эхнэр нөхөр хэрүүл тэмцлийн шатандаа яваажээ. Энэ явдлаас хойш манай сумын улс төрийн хүчнүүд эхлээд сөрөг хүчний талаас хэн нэгнийг ингэж илчлээсэй хэмээн битүүхэн хүлээдэг байсан бол явандаа өрсөлдөгчөө унахын тулд хөххүүд захиалга өгөх гэж үзжээ. Гэвч хөххүү би ямар ч нам авсалтай нэгдэхгүй. Бүх сонгуульд би даан нэр дэвшнэ гэд огт халгаалгүй өдий хүрсэн юм. Тэгээд ч зогсохгүй энэ хаврын сонгуулийн үеэр хөххүүг нухчих юмсан гэсэн улс төрийн хүчин байхад зарим нь хамгаалалт авах тухайч яриад амжлаа. Энэ үеэр насаараа сонгуульдаа оролцож 10 гаруй төрийн нүүр үзсэн туршлагатай сонгогч Ганга өвгөн манай хөххөөч үннийг олж мэдэх шиг мэдж хэлэх шиг хэлнэ дээ. Уг нь сонгож хмоор байдаг. Даанч галзуу юм да хэмээн ярьж явсан удаа бий. Манай суманд хөххүү гэж нэг ийм галзуу одоо хүртэл байгаа. Заримдаа хөххүү ирүүл харин бид галзуу юм биш виз гэсэн хачин ёрын бодол төрөхөд зүүн урд зүг рүү 3 нулимчхаад явхад хэсэгхэн зур сэтгэл санаа гайгүй болно. Тэгэвч үе үе ингэж бодогдоод байхаар нь би өөрөөсөө ч айж эхэлсэн юм. Тэгээд энэ айдас минь өдөр ирэх бүр улам нэмэгдсээр ерөөсөө хот орж шар хатанд үзүүлье гэж бодох боллоо. Тэгээд хөххүүтэй хамт сонгуульд нэр дэвшчихсэн сумаар нэг сурталчилгаа хийж зүүдлэхтэн ямар их баяр хөөртэй явна гэж. Харин сэрсэн хойноо энэ сумын 2 дахь галзуу нь би юм биш виз гэж бодохоор ар нуруулав хүйт оргино. Зохиолыг бичсэн Баддурын Мегмар жав. Уншсан Эрхэнбаярын Баддорж.